Тэгшин нүний өөрний ярих юм. За бүгдээрээ сайн уу? Юу яцгаана? Би дөнгөж цаг бүгдээ унтуулчаад хүрээд ирлээ. Тэгэхээр хэдүүлэнд чинь цаг маш бага байгаа гэсэн үг. Тэгээд шууд гол ярианд оръё. За юуны төрөнд юу ярих гэж байгаа вэ гэхээр би жирэмсэн болохоос өмнө болж ирсэн байх үедээ ер нь бие яаж бэлдсэн бэ гэж зөндөө юм хичээж асуусан. Ер нь төрснөөс хойш бичлэгний доор комментарч асуусан, инстаграм дэмэрч хүртэл зөндөө охтууд асууж байсан. Тэгээд би тэр үедээ ингээ биелийн ганцаараа нэг юм мундаг төрсэн юм шиг би одоо юу ч ярих вдэ гэж боддог байсан хгүй юу. Тэгээ ер нь YouTube дээр нэг иймэрхүү төрлийн сэдвэр ч юм уу иймэрхүү юм ярьдаггүй юм байна гэж бодоод мэдээл байдгүй юм байна гэж бодоод тэгээ миний одоо ярих чаг зүйл бол нэг мэдээл биш. Гэхдээ би зөв нэг хувийн одоо өөрийнхөө туршлагаасаа ярих гэж байгаа. За тэгээд хамгийн түрүүнд яг сэтгэл зүй авал айгу чухал гэж би боддог. Сэтгэл зүй буюу хүний чанар гэж амар чухал ах. Би хувьдаа хэлэхэд бол айгу тайван хүн. Ер нь айгу аясаар байдаг зөөлөн хүн. Тэгээ маш дотгошоогоо ер нь нэг тэгэж амар сэтгэл хөдлөлөө ил гаргадаг хүн төрлийн хүн бол биш. Гэхдээ бас тийм амар дотгошоо хүн биш. Ер нь л ийм тийм бууртай, сууртай бие ингээд удирдах чаддаг гэх юм уу. Гэхдээ ингээд жирэмсэн болоод хүн эмэгтэй хүн чинь янз бүрийн ааштай болно шүү дээ. Мэдээж тийм ааш тохиолдлууд байсан, уйлсан, гомцсон уу. Тийм бол юмнууд байгаа. Эмэгтэй хүн жирэмсэн боллоо гэд ганц эмэгтэй хүн сэтгэл зүгээ бэлдэх биш. Эргэн тойронд байгаа хүмүүсээс айгу эргээр хүлээж авал бас эмэгтэй хүнд айгу гоё юм байлээ. Жишээлбэл одоо найз залуу нөхөртэй гэр бүл хадмууд гэд бүх хүмүүс тооцогдно. Найзууд ч гэсэн. Яа гэвэл зарим тохиолдолд найз чинь жирэмсэн болчлоо гэх тэнгууд ингээд зайгаа байршдаг найзууд бас байдаг гэсэн. Би тийм надад болоогүй. Гэхдээ тийм сошиал медиа эсвэл гадаад охтуудын тийм юг үзэхээр ингээд би жирэмсэн болчлоо гэдгсэн чинь найзууд нь ингээд зайгаа бариад явсан гэд байсан. Тийм болохоор бас эргэн тойронд хүрээлж байгаа хүмүүсийн сэтгэл зүй нь бас айгүй их дэмжлэг болд юм байлээ. За би ер нь биш штэ төгөлдөртэй ингээд 6-7 жил үргэлж байгаа. Бид хоёр чи ингээд оюутан байхдаа юм холын харилцааны үргэлж байсан. Би Парис сурдаг, төгөлдөр шивэд сурдаг Стокгольмд. Тэгээд бид хоёр зүгээр ингээл ийм залуу насны оюутан насны үе ирэхэл тэгээл ингээд хичээлээ игээ шалгалтаа өгөөл амралтаараа бинтийгээ уулздаг те. Тэгээл уулзахаараа зүгээр л гарч ороод юм идээл тинээл их тийм бодох санах юм байхгүй яна манай бүц хэрэг гээд. Яна зэрцэн болов бод шарчаад тэр. За тэгээд ер нь үерхэж явах хугацаанд бол хүүхдтэй болно гэсэн бодол бол байгаагүй. Яг бол би мэдээж эхлээ төгөлдрийг таних хэрэгтэй тий. Дээрээс нь хойлоо сургууль сурдаг төгсөх хэрэгтэй. Тэгээд манай ээж ч гэсэн ер нь бол үгүй шүү гэдэг байсан. Яг би ч бас тэг доороо дүүтэй. Тийм болохоор бас манай ээжийн талаас нэг тийм зэмэгээ хармаар энэ хурдл мужил гэсэн юм бол байгаагүй. Төгөлдрийн талаас бол манай адмууд бол бид тэрийг үерхэж ихснээс хойш л хоёр хүүхэдтэй болоод бид хоёр гоё залуу байгаад дээрээ хараад үг юм уу бид тэр өсгөж гэсэн бид тэр юу гэж хоёр эмээ өвгөр өсгөж идэв гэсэн чи сая төрөөд эмээ өвгөр ирэхгүй бол болохгүй юм гэсэн. За тэр чих тэгээд төгөлдрийн тал буюу ингээд хадмуудтай ингээд одоо ирээдүйд хань болох гэж байгаа хүн чинь ингээд хүүхдэд дуртай байна гэдэг тийм мэдрэмж авчингууд айгүй юм сэтгэл амар идэм байлээ. Манай ээж ч яг тэгэл нэг нэг өдөр би ингээд жирэмсэн болвол ингээд за окей л гээл тэгэл ах л та. Гэхдээ ингээд сурж байгаа хувцастай бол ерөөсөө ингээд зөвшөөрдөггүй байсан. Ингээд эмэгтэй хүнтэй ингээд мэргэжилтэй байх хэвээр, дипломтой байх хэвээр, их сургууль төгссөн байх хэвээр гэл. Тэгэж тэгсээр хагаад би их сургуулаа төгссөн. Тэгээд бид хоёр хоёулаа төгсөөд төгөлдөр чи надаас нэг 2 жилийн өмнө төгссөн. Тэгээд төгөлдөр чинь нэг хэсэг Монгол яваад тэгээ буцаж ирээ. Тэгээ эндээ ажилд ороод тэгээд би тэр үед нь яг сургуулаа төгсөж таарад тэгээд нэг асуудал гарч ирсэн. Төгөлдөр Парис руу нөөх үү эсвэл би Стокгольм руу нөөх үү гэсэн тийм хоёр асуудал гарч ирсэн.
Төгөлдрийг би Парист авчирч болж байна. Гэхдээ тэр хүн аль хэзээ ажилд орсон ингээд ажлын талбар дээр гарцсан те ингээд дөнгөж ажиллаараа явж байхад би ингээд бас гаргамааргүй байсан. Тэгээ тийм болохоор би шууд ингээд өөрөө хувийн шийдвэр гаргаад за би Стокгольм руу нүүе. Тэгээ би одоо дөнгөж төгсөж чинь би ажил ороогүй байгаа юм чинь надаа ингээд нүүхэд ямар ч тийм одоо харамсаад авах юм байхгүй. Одоо нөгөө Монголын ардын үг гэдэг чинь нөхөр хааны тэнд явж ин те. Би яг л тэгээд хүрээд тэрсэн Стокгольм руу. За тэгээд бит хоёр ингээм хамт амьдарч үзэж байгаа. Урд нь ингээл зүгээр үерхээлтэй инээ чанаагаал хаяа уулзаал тэг ингээл өөрсдөө юм хийдэг гэсэн бол энэ удаад бит хоёр ингээд нэг гэрт орж байгаа. Би биенийгээ илүү мэднэ. Тэг энэ хүн ямар зан шарантай юу идэв те ер нь тэгэл ойлгомжтой шүү дээ. Тэгээд ер нь төгөлдөр айгу хүүхэд дуртай. Тэгээ би ингээ хизээ нэг өдөр жирэмсэн болъё гэхэд хизээж үгүй гэж угаасаа хэлэхгүй. Төгөлдрийн талаас болохоор жирэмсэн болъё гэдэг шийдвэрийг эмэгтэй хүн гаргаад тэ 100% зөвшөөрөөд өөрөө ингээ бэлэн болсон цагт нь төгөлдөр бол 100% ингээ тэг гараа дэлгээд хүлээж аавна. Тэрийг чинь яагаад гэвэл эмэгтэй хүн тэдэг эмэгтэй хүн бүх ингээд цаг тэ золиос бүх юмаа өгдөг. Тийм болохоор эрэгтэй хүн шийдээд байх зүйл биш гэж юу өөрөө тайлбарлалтай. Тэгээ би яах вэ? Одоо чи л өөрөө мэдэн штэ. Чи өөрийгөө хизээ бэлэн болсон байна гэсэн цагт чи шийдвэрээ гарга. Надад бол хамаагүй өнөөдөр ч болсон бол ингээд тэгдэг. Тэгээд тэгж хэлж байгаа нь бас надад айгүй тийм гоё байсан. Яа гэвэл зарим эрэгтэй хүмүүс ч тэ ингээл хүүхэд гаргаж өгнө гэдэг. Эсвэл би тэднээс хүртэл хүүхэдтэй болохгүй шүү ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс байдаг. Төгөлдрийн үед бол шал өөр байсан. За тэгээд би яг хизээ шийдвэр гаргасан бэ гэхээр ер нь ингээл ойр дотны хүмүүс ингээл манай найзуудаас эхлээл хүүхэдтэй болж эхлэнгүүд айгүй хөөрхөн харагдаал. Тэгэл манай найзууд чи хүүхэдтэй ингээл орхоноо өсчтэй юм байна. Өөрөө бараг том болчтой юм байна. Нэг мэтгэд цаг хугацаа өнгөрцөн байна. Айгүй хурдан юм байна гэдэг. Тэгэл би дотор юу ч хүүхэд ганцаархнаа өсчтэй, юу ч хүүхэд өөрөө өсч идэм ингээл те. Тэгж боддог байсан. Тэгсэн чи одоо ингээ харсан чи бараг 2 сар үрчлээ манай цаг ингээл зүгээр харавсан сум шиг өнгөрлөө. За тэгээд ингээ эргэн тойрных нь нөлөөсөн манай үцэрчлээ. Өнөөдөр юу унтахгүй тал дээр тавьчихжээ тэр. Бэж. За унтахгүй дээрээ тавьсан болохоор би өөртөө авчий. Миний одоо хувь дадал те юу эздэг, ямар спортоор хичээлдэг гэдэргээд нэг тийм сүртэй юм бол байхгүй. Би тийм түргэн хоол, фаст фуд те шар сугарсан байвал би идмээр байвал идчихдэг. Тэг эрүүл хоолмоор байвал хоолчдаг, спорт хиймээрээ байвал хийждэг төрлийн хүн байгаа. Гэтэ нэг хэсэг би бас айхтар таргалсан ер нь хамаагүй үедээ спорт морд хийхгүй үед бол байсан. Тэгээд тэр үед манай агентлийнхэн бас хэвийн жинтэй орохгүй бол тэг ингээд ажил бол хэцүү дээ шүү гэж нэг ойлгуулж исэн. Тэгээд ер нь тэрнээс хойш би ингээ амар таслах хөдөлгөөн хийж эхлээд пилатес аягүй хийж эхэлсэн. Пилатес чигээ жимч яваал тэгэл хийж байгаа юмдаа ч гэсэн анхаарна. Гэхдээ бас гоё юм идмээр байгаа үедээ аягүй иддэг. Тэгэл юмыг тэ цогцолдог, балансыг олдог. Тийм л одоо дэглэмтэй байсан гэх юм уу. Тэгээ дээрээс нь оюутан байхдаа би чи ер нь айгүй эрүүч юм шиг, үгүй юм шиг холдог байсан. Би заримдаа бүр ингээд чипс, кола идээд унтчихдаг байсан. Заримдаа айгүй тийм гинт ухаарсан юм шиг ногоо могоо идэл тэ. Гоё эрүүл хоол хийж мэдээл салаад малаа смути хийж уугаал тэ. Ер нь тэгээл аль алийг л иддэг хүн байсан дөө. Тэгээд тийм токсик харилцаатай биш гэх юм уу хоолны тал дээр бол идмээр идэх зүйлээ эзэждэг тийм хүн байсан. За тийм байна. Тэгээд би жирэмсэн болохоос өмнө нэлээд турцсан байсан, туранхай байсан. Би айгүй чанга тэ ер нь бол айгүй дайггүй байсан. Тэгээд би угаасаа оройтой ч бас хүүхдтэй болъё гэж боддгоо байсан. Европч хүмүүс 30 гараал хүүхдтэй болмол гэдэг шүү дээ. Би болохоор 25-аас дээш левел тэгэл альч насн дээр яах вэ гэж боддог байсан. Тэгэл тэр насн дээрээ жирэмсэн болоод хүүхдтэй болж байна. Тэгээ бас жирэмснээс хамгаалдаг ийм хэрэгэлдэг байсан та нар мэдчихэж байгаах. Тэрийгээ би бас ер нь хүүхдтэй болмоор байгаа үедээ
болиё гэж бодоод. Яагаад гэвэл те миний бас урд нь хэлсэн шиг шууд бол хүүхэдтэй болох боломжгүй. Тэгээ доотлон 3-6 сар хүлээж ээж хүүхэдтэй болдгоо гэд янз янз байдсан байлээ. Тэгээд эмээ болоод тэгсэн чинь тэгээд ирэмсэн болцсон. Амар шууд товчилж орж байгаа шүү заяа зүйл би гол юм ярихгүй байна. За тэгээ би ер нь бие яаж бэлдсэн бэ гингүүд ер нь эргэн цайрныхондоо хэлж эхэлсэн. Төвлөр бол маш баяртай хүлээж авсан. Манай хатмуудаас аягүй баяртай хүлээж авсан. Ээж бол тэгэл яг л миний хэлсэн шиг одоо тэгэл яах вэ ингээл амьдралаа болгоол ингээл явна да гэл. Тэгээд миний сэтгэл зүг гэвэл штэ эхний 3 сар бол амар айцтай байсан. Яагаад гэвэл би жирэмсэн болоод надад ямар ч тийм одоо жирэмсний хордлого зовир бол байгаагүй. Би өглөө болгон бөөлж үтс ч юм уу эсвэл ингээл дотор ингээл муу байх ч юм уу тэг ерөөсөө тийм байгаагүй. Би зүгээр ингээл амар ядардаг байсан. Ядраал унтаал тэгээ би сүлдаал тий. Тэгэл хаяа юм идмэр ч юм шиг үгүй ч юм шиг тийм л байдаг байсан. Тэрнээс бол юм идэхгүй удчих юм бол жоохон ойгоцсүрэл тий ойхгоол өгөөл тий тэгдэг л байсан. Тэрнээс бол надад ямар ч тийм зовир байгаагүй. Тэгээ эхний 3 сар би яа тийм айцтай стресстэй байсан бэ гэхлээр ер нь сошиал медиагаас болсон. Би ингээд Instagram, TikTok айгүй хуухдаг байсан тэр үед. Тэгэл нэг жирэмсэн болчлоо гэж би нэг тийм TikTok үзэнгүүт цаашдынх нь одоо нэг бичлэгүүд нэг тийм сэдвтэй бичлэгнүүд гарч ирдэ штэ. Тэгэл тэрэн дээр янз янзын бичлэг гарч ирж байгаа заяа. Тэгэл зарим нь болохоор тэдэн 7 хоногт одоо зул бучлаа, ингэчлээ. Ийм нас болоод ингэчлээ гэл тээ. Тэнгүүд би тиймэрхүү зүйлүүд хараад айгүй их айсан. Өдөр болгон л тээ 0 орохдоо одоо бие засахтаа доошогоо хараал тээ. Янз бүрийн тийм улаан өнгөтэй, хүр өнгөтэй гарч ийн үү гэл тээ. Эсвэл ингээл юм унж ийн үү гэл тээ. Тэгэл ингээ амар айцтай байсан. Тэгээд энд бас эмчийн үзлэгүүд надад айгүй их хэрэг болсон, айгүй их тусалсан. Эмчтэй зөвхөн ингээл гизээ чи үзээл эхогоор хараал тээ. Хүүхдийн одоо өсөлтийг харахаас илүүгээр бас ээжт нь айгүй их анхаардаг надад айгүй тус олсон. Тэгээ нэг үзлэг дээр ингээд надаас би нэг влогууд та нар үзсэн бол би хэлсэн штэ. Ингээд ийм сэтгэл зүйн талаар асуултууд асуусан. Ингээд чи ингээд жирэмсэн болсноос хойш ингээд амиа орлох талаар бодсон уу? Чамд ингээд эргэн тойронд чинь ингээд чамаа ингээд амталдаг хүн байдгүй. Одоо ингээд гэр бүлийн хүчирхийлт байдгүй те. Стресстэй байна уу яа нү гэл те. Тиймэрхүү асуултууд бол асуусан. Тэгээд мэдээж би үгүй гэж хариулсан. Ямар ч тийм байгаагүй. Гэхдээ би стресстэй байна гэж хариулсан. Тэгээ манай эмч яагаад гээл надтай ярилцаал те. Тэгээд би ингээл тайлбарч өгч байгаа хгүй. Тэнгүүд ингээл энэ угаасаа те айгу нормал те хэвийн одоо үзэгдэл. Ингээд чи ээж болох ч байгаа. Чиний бие одооноос ингээд бэлдэж эхэлж байгаа. Ээж хүн болгоны л юм санаа зовлт стресстэй те. Ээж хүн болох ч байгаа болохоор ингээд чи ингэж мэдэрч байгаа нь бол хэвийн үзэгдлээ. Тэгээд өөрийгөө бити стресстүүл өөртөө тийм муухай бодлууд бити автуул. Тэгээд чиний бие чинь бүх юмыг чинь мэдж байгаа. Чи ингээ биеэ сонсоод тайван байгаад янз бүрийн муухай юм бодож сэтгэхгүйгээр харин ч гоё юм бодоод тэг ингээд явах юм бол чи ч тэр хүүхэд чинь ч тэр ингээд ямар ч эрсдэлгүй байна гэд. Тэгээ би уусаа тэгж бодож байгаа хүнээрээ тийштэй. Гэл тэг хүн юу бодно тэр нь ирдэг те. Тэг би бас өөрөө тийм хувийн тийм философик гэх юм уу ер нь амар тийм эргээр бодох туртай. Миний ингээд бодсон бүх зүйл ингээд биелдэг. Би тэгээд өөрөө ч айгүй тийм юмыг гоё эрэг талаас нь харж үзэх туртай. Ер нь ингээд бодоод тахад ингээд эргээд харахад миний бодсон бүх зүйл ер нь надад биелэлээ олж ирсэн. Тэгээд жирэмсэн болсон чинь би шал өөр хүн болсон ингээд бүх юмыг ингээд сонио мухагаар ч юм уу одоо юу гэх юм те сөрөг талаар нь хараад ингээл аимшиг бодлууд орж ирэл. Тэнгүүд манай эмчийг тэр үед надад сануулсан. Чи ингээд сайн юм бодох тусам ингээд сайн юм чи ирнэ. Чи ингээд муухайгаар бодоод байвал ингээд сэтгэл санаагаар унана те ингээд сэтгэл санаагаар унавал ингээд би чинь ч гэсэн ингээд тухгүй байна. Тийм болохоор тэгж болохгүй гэж хэлчихсэн. Тэгээ ер нь хүүхэд 12-7 хоног давчвал ингээд тийм эрсдэл юу байхгүй чи санаа зовох хэрэггүйгээд тэгэл би тайвшраал нэрэж тиймдээ гэл. Тэгэл тэрнээс хойш ер нь тиймэрхүү юмнууд үзэхэ болоод бодгооч болсон.
Тэрнээс бол би байнга тайван байсан гэсэн үг бол биш. За sorry. Намайг яриадс чи муухаараа. За тэгэл ер нь унтчих юм сан гэдэг бүр. За. Манайха би дараа нь үргэлжлүүлцээ. За олон юм яриад явах уу шууд ярианд орё би баахан эрэхтэй ирэхгүй юм шиг. Ер нь бол тэгээ жирэмсэн байх үедээ яг л тэгэл нэг тиймэрхүү байсан. Тэгээ уйлах үед уйлал, уурлах үед уурлал, энэ их үед инегээл те. Ер нь та нар миний тэр жирэмсний влогийг үзсэн бол би юмнуудаа айгүй орой бэлдэж гисэн гэж хэлж болно. Тэрэг мэрэгтэй хүүхдээ ормоор гээл баг би төрхөөгөө сарын өмнө л юмнуудыг бэлдэж гисэн. Дэмий юм байл шүү. Яагаад гэвэл яг манай монголчуудын хүүхдээ юм эрт бэлдэж болдгүй ингээд. Гэхдээ ер нь эрт бэлдсэн дээр юм шиг байна лээ. Яагаад гэвэл жирэмсний сүүлээс харж өөр амар ядардгийм байлээ. Тэгээ ингээд бүр халахгчдын их л байхгүй те ингээд. Хүн болгон өөр л ах л та. Зарим өдрүүд амар гоё ингээд ийш тийшээ тэнмээр санагдаал, зугаалмаар санагдаал, зарим өдрүүд бүр ерөөс хөдөлмөргүй санагдаал. Тийм байдаг болохоор юмаа нэг 2-3 сарын өмнө бэлдчихвэл бас зүгээр юм бэлээ. Начиг тэгээд сарын өмнө бэлдэхгүй. За төрөх төхөөд ирээд би юу үзэж гисэн. YouTube-ээр ч юм үзээл, янз бүрийн нэвтрүүлэгч үзээл, сквол янз бүрийн киноч үзээл. Гэхдээ хамгийн их үзсэн зүйлүүд бол мэдээж YouTube байсан. YouTube дээр хүмүүсийн төрж байгаа бичлэг, хүмүүсийн төрсэн сэтгэгдэл гээл те. Би баг бүх хүмүүсийнхийг л үзсэн баг заяа. Тэгээд мэдээж эмэгтэй хүн болгоны төрөлт өөр, өвдөлт өөр. Тэгээд төрөхөд юу ч болж магадгүй те. Өөрөөрөө төрөе гэж бодсон чинь сэтэлт хийх болоод, эсвэл сэтэлт хий гэсэн чинь өөрөөрөө төрөх болоод те. Тиймэрхүү одоо юм гинтийн юм болохоор яг төрөх өдөр бол сэтгэл зүгээ маш сайн бэлдэх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэгээд миний нэг үзсэн нэвтрүүлэг байсан юм. Одоо тэрийг нэвтрүүлэг гэх юм бол Монгол ТV дээр Монгол HD TV дээр нөгөө юу гардаг штэ өглөөний юу л өглөөний юу гэдэг нэвтрүүлэг үлээ тэр чинь. Өглөөний нэвтрүүлэг шиг лөө. Нэг их юмж орсон байсан аахгүй юу. Тэгээд одоо төрөх үед яах вэ? Эмнэлэг дээр ирэхдээ юу бэлдэх үү? Тэ эмнэлгээс гарахдаа яах вэ? Төрөх үйл явц яаж явагддаг вэ гэх нэг тиймэрхүү нэвтрүүлгүүд байсан байхгүй жижиг. Тэрэн дээр тэгсэн байхгүй одоо өвдөж байгаагаа мэдсэн цагт ингээд амьсгаагаа зөв хуваарлах хэрэгтэй гэд. Тэр нь яаж амьсгаагаа зөв хуваарлах вэ гэд зааж өгсөн. Тэгсэн чинь ингээд хамраараа амьсгаа аваад гаргахдаа амаараа гаргана. Гаргаж явахдаа гиз рүүгээ маш сайн одоо юу яаж өгнө гэд юу гэдэг үлээ. Pressure одоо гиз рүүгээ хамаг одоо агаараа шахаж өгнө гэсэн аахгүй юу. Тэгээд тэр амьсгаа авалт надад айгүй дотн байсан. Яагаад гэвэл пилатес дээр ер нь зөв амьсгалахыг айгүй заад юм шиг санагдсан. Яагаад гэвэл би тэгж амьсгалахыг сурцсан байсан. Амьсгаагаа зөв ойрлож чадахгүй сандраад айгаад ч юм уу ингээд төвлөрөхгүй бол өөрт хамгийн хэцүү, дээрэс нь бас хүүхдэд айгүй хэцүү гэсэн. Тэгээд дээрэс нь бас анхлан төрөгч болохоор ингээ юу ч мэдэхгүй байгаа штэ. Би ингээд дуушилттэй тоонус энтер гэж ямар өвдөлттэй эдийн юу эдгийг ч юу ч мэдэхгүй байгаа хгүй. Ингээд ямар ч мэдлэг байхгүй болохоор надад юм айц байхгүйсэн юм шиг байгаа юм заяа. Тэгээд би ингээд найзуудаас асуухгүй яг яаж өвддөг, яг яадсан чи яг хизээ төрөгч байгаагаа мэдсэн гэлтэй. Тэнгүүл манайхан тэгэл биений юм ирдэг шиг л амар өвдөн. Гэхдээ тэрнээс амар өвдөн гэл тэгж хэлдэг байсан. Тэгээ би эмчээсээ ч асуусан. Би ингээд өвдөж байгаагаа яаж мэдвүү гэсэн чи манай эмчи инээгээд чи тэр өдөр мэднэ гэт. Тийм бүр ёо надад хилээд өгчихгүй байх та гээл нэг тиймэрхүү юу ч мэдэхгүй. Тэг ямар ч хүлээлт байхгүй ингээд явж исэн болохоор бас айцгүй байсан баг гэж би бодож байна. Тэгээд KFC иддэг орой нөгөө нэг гиз өвддөг орой яг л одоо нөгөө нэг дуушаад гэлөө тэр нь эхэлсэн байсан юм шиг байлаа. Гэхдээ нөгөө үүрээр өвдсөн болохоор бас гайгүй байсан бах гэж би бодоод байгаа л үүрээр ингээд нөгөө өвдөөд 0 ороод наач цаашаа болол унтаад сэрэлэн гээл байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг хүн чинь гүрийгээд ингээд унтах гад ингээд өвдөлтөө ингээд нөгөө тоодгүй юм байна шүү дээ.
мэдхгүй. Зарим хүмүүс тэгдэм болов уу? Хүмүүс бол би ганцаараа тэгсэн юм уу? Сайн мэдэхгүй байна. Гэхдээ би ер нь ихэнх өвдөх цагаа ингээ хэвтээд өнгөрүүлсэн байлээ. Унтаач гэх юм уу. Тэгээд үүрээр яг бүр ингээ тэсхийн аргагүй болоо. Тэг 5 минутын зайтай болоо. Тэгээ би бүр ингээ босоод нааш цаашаа алхаад усанд ороод тэгэл тэсгээ байлаад эмнэлэг рүү залга гэл тэгсэн чи ингээ эмнэлэг 3 минутын зайтай болгож иргээд тэгсэн чи юу хүн байх вэ? Цаг маг 2 цагийн дараа минийх 3 минутын зайтай болоод тэгээ эмнэлэг дээр очисон чи 7 хуруу нээгдсэн байна гээд тэгэл гайхаж байгаа юм чи. Тэр надаас айгүй урам зориг өгсөн. 7 хуруу нээгдсэн хэрэг. Яагаад гэвэл 7 гэдэг чинь 10 хуруу нэгдэж ер нь төрөл ерөндүүлж болдог гэж сонсч ийсэн. Тэгээд тийм байсан болохоор би 7 хуруу нэгдэхээр хүүшээ одоо удахгүй бараг төрөх юм биш үстэй ашгүй хурдан төрчий гэд яц заахгүй би тавьширсан ахгүй юу. 7 хуруу хүртэл би ингэж энэ өвдөлтийг тиссэн юм чи 10 болцтой нэрээ дорхноо юм байна гэж бодож заяа. Тэр үедээ тэгж бодоогүй л ахaltaа. Гэтэ би ингээ айгүй тайвширсан. Удахгүй төрчих юм байна гэд. Яагаад гэвэл нэг мэгтэй ингээс сквал савч онгоогүй буцаад гэртээ хайрмаар гэсбэл би лав шантрах байсан баг. Юу вэ? Стон дээр ингэж өвдөж ах чинь нэгдэг юм гэж би бодох байсан баг. За тэгэл намайг түр хөрөөрөө авч яваал. Тэгээ би өөрөө бас айгу гүргэр хүн байхгүй юу ер нь. Өвдөжчихсэн ч гэдэг ингээд өвдөгөө юм шиг царайлал сквал дотор хэцүү байгаа ч гэсэн ингээл юу ч болоогүй юм шиг царайлал нэг жоохон тийм гүргэр хүн дотоо ингээд хадгалаад байдаг төрлийн хүн байхгүй юу би. Тэр зам маань бас яг тэр үед гарч ирсэн баг гэж би бодоод байна. Би ингээд эмчнэрийн өмнөөс ингээд хүний өмнөөс жирэмслээгүй, хүний өмнөөс би өвдөөгүй. Мэдээж энэ өвдөлтийг би хизээ нэг өдөр мэдрэх байсан. За тэгээд тэр өвдөлт маань энэ өдөр ирсэн байна. Энийгээ би даваад гарна Энд чинь ингээд 2-3 сар үргэлжлэх өвдөлт биш хэдхэн цагийн өвдөлт болохоор би ингээд өөрийгөө зовоогоод орилоод чагтаад хүмүүсийг ч айлгаад хажуу авийнхаа ч ингээ үргээгээд байх алд надад ерөөсөө байхгүй. За тэгээд хэрвээ би ингээд уламжлал ингээд надад хэцүү байна. Би ингээд хүлээ инглээ атлаа гэдэг би өөрөө айгу ядарна, өөрөө айгу сулдна. За тэгээд тех тусам яах вэ? Мэдээж өөрөөрөө төрн гэсэн үн чинь өөрөөрөө төрж чадхаа болоод C-section буюу одоо сэдэлтэнд орох магадaltaй болно Тэгээд тэр үед бас айгүй эрсдэл ихтэй. Тэр чинь гар үсэн бүсэд зурулт юм байлээ шүү дээ Тэгээд ер нь бол тэгж зовооморгүй байсан гэж хэлж болно. Тэгээд бас манай адам ээж тэгжсэн ахгүй юу? Би тэг юу ярьж илаа гэж хүмүүсийн төрөл бүрэлдэхүүн ярьжсэн багц. Зарим нь ингээ амархан төрдөг, зарим нь ингээ айгүй хэцүү төрдөг. Ер нь эмэгтэй хүн болгон өөр байдаг гэд. Тэгээд манай адам ээж тэгсэн ахгүй хамгийн гол нь ингээд өвдөж байхдаа би зовоод байна, би ингээд байна биш. Миний хүүхэд л ингээд 9 минут гарч ирээсэ гэж л бодох хэрэгтэй. Ягаад гэвэл хүүхэд чинь ч гэсэн ингээд гарч ирэх гээд ингээд тухайн ингээд олох гээд ингээд бас гидсэн дотор яаж байгаа ч юм бэлээ Тийм болохоор ингээд би өөрийгөө бодоод байлгүй хүүхдээ бодоод төрүүл аль алинд нь зүгээр гэжсэн баггүй юу. Яг юу гэж хэлж илээ ямар ч утга нь ерөөсөө ийм заяа. Гэхдээ яг яаж хэлсэн би санахгүй. Гэхдээ тэр үг айгүй надад тусч исэн. Тэгээд би бас төрж явахдаа бодсаахгүй. За ингээд би өшөөхөл ингээд дүлж эхэлх юмсаа л гэж бодож байсан. Яг л өвдөлтийн би бол ингээд төвчээл ингээд гаргаал идэх Дүлэх цаг айгүй хүлээгээд байсан би. Тэгээд өвдөж явах зур тэр цаг маг хүлээлтч айгүй хурдан явчтай юм лээш би айгүй удаан байна гэж бодсон чинь нэг мэтгэл 12 цаг тэгээд 12 цаг намайг дүлж эхлээрэй гэл. Тэгэл дүлээлсэн би бараг 2 цаг дүлсэн билээ. Тэгээд би 2 цаг дүлснээ ч ингээд яг тэр үедээ ер нь ингээд санахгүй байгаа байхгүй юу. 2 цаг дүлсэн юм шиг надад мэдрэгдэг байхгүй юу. Тэгээд бас төрхөөс өмнө эмчтэй үзлэгт явж байхад эмч надад асуусан байхгүй ингээд чамд юм төрөх план байна уу ингээд чи яаж төрмөр байна юм хүм бичмээр байна уу ямар байна би ингээд төрөх имлэг рүү ингээд мэдээлэл өгсөн энэ төр гэл гэсэн аахгүй тэгээ би хамгийн түрүүнд би зүгээр л тариа илгэмэргүй гэсэн. Ямар ч манай төрсөн найзууд ингээд ер нь иргэн тойрныхын битээ тэр тариаг илгээрэй л гэж надад хэлж исэн. Тэрнээс бол би тэр тариаг нэг судлаагүй. Тэгээ манай эмч чи ингээд тэгээ төрөх өдөр яаж ч магадгүй чи ингээд тариулмааргүй байна гэж хэлж байгаа ч гэсэн ингээд чи тарих шаардлагатай бол тариулах хэрэгтэй гэдгсэн аахгүй. Тэгэхээр би за окей хэрвээ ингээд тариулах шаардлагатай гэвэл ок гэж биччихээ. Тэрнээс бол би хувь хүн ингээд тариулмааргүй байгаа шүү гэж биччих гэсэн чинь заа гээл. Тэгэл би ингээд
юу нэг сэтгэлийн бэлтгэлтэй байсан гэх юм уу ингээл өөрөөрөө төрн гэж бодож байгаа ч гэсэн тэгээ юу ч болж магадгүй би сэтэл чийлгэж магадгүй би тэр тариагийн чийлгэж магадгүй те тэгээд тийм болохоор ер нь бол надад нэг тийм айц байгаагүй тэгээд дээрэс нь нөгөө нэг би хугацаандаа төрөхгүй тэгээд нөгөө нэг 28 хүртэл намайг хүлээлгэх гээдсэн шүү дээ. Тэгээ 28 хүртэл би төрөхгүй бол одоо юм нөгөө нэг төрүүлдэг юм хурцсахдаг юм хийн гээд ягаад ч юм би тэрнээс нь айгүй айсан. Тэгээ тэрийг бас хийлэхгүй мэт бол би чинь бас зөндөө алхаад амргүйдээ амраад янз бүрийн төрөх тасгал масгал хийж мэйгээл те. Саваа ингээл нээх гээд алхаж малхаал. За тэгээд би тариа илгээгүй зөвхөн тийм нөгөө газ сурсан. Тэгээд гүргэр тулдаал ер нь тэгэл тэр юуг нь давж чадсан да. Тэгээд дээрэс нь амьсгалаа зөв хуваарлсан тулдаал би ер нь давж гарсан байх гэж бодож байна. Тэгээд тэр тарианы хувьд хэлэхэд 7 см нээгдсэн бол ер нь тэрнээс хойш тариа хийлгэж болдоггүй гэсэн. Тэрнээс өмнө бол хийлгэж болох юм байл. Ингээ 2-3 см байх та ч юм уу те. Тэгээ улам ингээ удаан өвдөөд савны амсар чинь ингээ нээгдэхгүй байгаад байгаа юм бол тариа тариулж болъё билээ. Тэрнээс бол 7-8 болцсон үед бол тариаг нь ер нь зөвлөдгүй юм байлээ. Эмч нар нь тэгэл хурдан хүүхдээ харах юмсан гэж бодоол те. Ерөөсөө би зовоод байна биш би ингээл удахгүй хүүхдтэй уулзсаж байгаа юм чи энэ өвдөлтийг бол даваал гарна гэж юу н бодож ирсэн. Тэгээд өвдөлт нь бол үнэхээр яг биений юм ирж байгаа юм шиг. Гэхдээ ингээ бүр ингээд мушгиж байгаа юм шиг байсан. Тэгээд бүр ингээ мушгаад ингээ бацлаад бүр ингээд өстө нэрээ урагшаа хоошоо болох уу яах уу гэмээр юм өвдөлт бол яг тийм хэсэг зур өгдөг юм байлээ. Тэгээ манай юмч бас өвдөлт өгөөгүй үедээ чи ингээ биеэ сайн сул амраа амьсгалаа зөв аваарай гэж хэлж исэн. За товчхондоо юу гэх гээд байгаа вэ гэхлээр төрөх өдрөө штэ тэ төрөх өдөр юу ч болж магадгүй. Тэр өдөр өөрөөрөө төрөе гэж шийдсэн ч бай, кесараар төрөе гэж шийдсэн ч бай. Сэтгэлийн бэлтгэлтэй байх ёстой. Угаасаа ингээ байгалийн жамаараа эмэгтэй хүн төрнө, хүүхдтэйгээ уулзна. Тэр үед биеэ сайн бэлдээд, биеэ сайн чагнаад өөрийгөө айлуулах тайван байлгаад, амьсгалаа зөв аваад, эмчээ сайн сонсоод тэгээд би зовоод байна, өвдөөд байна гэж бодлохгүйгээр хүүхдээ бас сайн сонсох хэрэгтэй юм байна. Яг л бас хүүхдийн нүуний зүрхний цохилтыг бид нар ингээд тэр машин дээр хараад байсан шүү дээ. Тэгээд ингээд зүрхний цохилтод багасаад ирэнгүүт би жоох ингээ айгаад байсан. Яг л би хитрхи ингээд гизрүүгээ шахаад байгаа юм болоо ингээд өвдгөөд байгаа юм болоогүй ингүүд нөгөө миний өвчин чинь гинт алга болоод би ингээ өөрийгөө тайвшруулах гад айл болох зүв байрлал аваад байсан бохгүй юу. Тийм болохоор өөрийгөө заавал бодоод байхгүй хүүхдээ бодоод төрөөрэй. Ер нь тэгээл жирэмсний үед нэг тиймэрхүү байсан. Эмэгтэй үнтэй ганцаараа жирэмсэн болоод ганцаараа энэ бүх одоо мэдрэмжийг аваад авахгүйгээр эргэн тойрных нь бас дэмтэй хажууд нь тий ингээд сэтгэлийн сэргээгээд байвал ер нь ад жаргалтай жирэмсэлтэй байдаг шүү. За тийм байна. Тэгээд хүн болгоноос шалтгааллах бах та би өөрөө жоохон гүргэр таттай болохоор айгүй гүрээсэн байх гэж би бодод байгаа. Тэгээд самаагүй гүрээж болохгүй ер нь ярмаар байвал яриад тий чадахгүй гэвэл чадахгүйгаа хэлээд хажуудаас хүн байх айгүй чухал байсан шүү. Төгөлдөр ингээд янз бүрийн тий баахан юмараа намайг сатруулсан. Тэгээд тэгэхгүй ингээл төгөлдөр байхгүй би ганцаархнаа эмчтэйгээ байсан бол би жоохон аашлаад ч юм уу яах байсан баг. Тэгэхгүй ингээ намайг сатааруулж байгаа хүн байсан болохоор би бас ингээд өвдөлтөө бас баг мэдрээд байсан гэж магадгүй гэж бодож байна. Тэгээд эргэн тойрон бас айгүй хүмүүс тайван байсан. Манай эмч айгүй тайван байсан. Хажууд төсөөлөгч нь бас айгүй тайван байсан. Тэгэхгүй ингээл намайг загнаал ингээ тэг гээдсэн бол бас жоохон хэцүү байх байсан баг. Өөрийнхөө тухтай байрлалыг хэлж болох юм шиг байлээ. Ер нь би ингэж дээшээ харж хөвтөж төрмөргүй юм чи гэх юм уу би ингээд хажуу тийшээ харж хөвтмээр байна. Эсвэл доош армаар байна. Эсвэл усан төрмөр байна ч юм уу те. Тэрийг хаас эмчтэй хэлэх ёстой юм байл. Яа тэгвэл өөрөө тухтай байралтаа орж иж те ингээ хүн гэдүүлж чадна штэ. Яа тэгвэл би нуруунд дээр хөвтөж чадахгүй байгаадас ахгүй. Би ингээ нуруунд дээр хөвтгэл нуруу өвдсөн ахгүй. Тэнгүүд манай эмч намайг бас мэдрээд эхлээд суулгаж дүүлүүлээд за суулгаж дүүлсэн чинь ингээд амар их цусаалдаад тэгээд орон дээр хөвтүүлээд намайг дээш нь харуулахгүйгээр хажуу тийш нь харуулад тэгээд хажуу тийшээ яагаад харуулсан бэ гэж сүлд сонсоод байхад ер нь хажуу тийшээ харж дүүлэхээр айгүй хурцдаг гинэ дүүл одоо төрөх юу н тийм болохоор манай эмч намайг хажуу тийш нь харуулсан юм шиг байлээ. Байрлалаа ер нь зөв болчингууд бас дүүлэх процесс нь айгүй амархан болчтой юм шиг лээ. Би хажуу тийшээ хараад
нэг 10 хэдэн минут л дүүсэн баг. 10 байна уу 20 хэдэн минут л дүүсэн баг заяа. Тэгэл манай хөлт гараад ирсэн. Ямар хөрх. Тэгээ ингээд би толгойн гарч яхад ингээд миний доотлол ингээд урагдж байгааг би ингээд мэдэрсэн ингээд боддоо. Нэг юм ингээд яг яаж тайлбарлах юм мэдэхгүй за ямар ч гэсэн ингээд би нэг юм ингээд түлэгдэж байгаа ч гэх юм уу тиймэрхүү мэдрэмж надад төрсөн. Тэнгүүд манай эмч шуурдсан байхгүй за ингээд толгойн гараад ирлээ одоо чи ингээд аажмаар дүлээрээ шууд дүлж болохгүй шүү гэд. Тэгээ би ингээд аажмаар ингээд төссөн чи ингээд би ингээд бүр ингээд гулгаж гарч ирж байгаа мэдрэгтэй. Тэгэл ингээд цээжин дээр тавьчихсан чи би ингээд бүр хамаг нөгөө өвчин байхгүй тэг мартцсан. Нөгөө хүүхдээ хараа шууд баярлал тий. Тэгэл хараа баярлж исэн чи эмчингээс нэг юм тарихаар шууд юу тарчваа гэж шал өөрөө бодоод тэгэл ер нь тэр төрөлтийн өвчин ингээл нүд ирэмхийн зур алга болчтой юм байлээ. За тэгээ төрсний дараа бол өстой нэрээ би засгаж амар хэцүү байсан. Тэр л жоохон хэцүү байсан. Нөгөө тэрнээс бол бус юмар аягүй гайгүй байсан. Хамгийн гол нь миний хэлгээд байгаа зүйл тайван тэг амьсгалаа зовоод өөрийгөө зовоод ингэж бодохгүйгээр хүүхдээ 9 минут гаргахыг бодоод тэгээд ямар ч байдалд тэг ямар ч тохиолдолд сэтгэл зүй одоо бие мах бодоо бэлтгээд тэгээ жирэмсэн байхдаа ч гэсэн бас өөрийгөө өөрчлөлт орно гэдгээ бас ер нь эртнээстэй сэтгэл бие мах бодороо бас бэлдэж явах хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхлээр жирэмсэн болоод тэ мэдээж жин нэмнэ хөх тэ сквол гизчин язрна нүүрэн дээр юм гарна гэд тэ ингээд айгүй хөөрчлөлт болно. Тэр болгон дээр ингээд шоконд ороод байхгүй тэ ингээл би амар батхтай болсон. Миний ингээ ядчлаа гэхгүй угаасаа л энэ тэ ингээ байгалийн юм болдгороо болно. Гардгаараа гарна. Тийм үү? Зарим нь язардаг, зарим нь язардгүй, заримынх нь нүрэн дээр юм гардаг, заримынх нь нүрэн дээр юм гардаггүй гэл тэ. Угаасаа л байдаг л зүйлтэй. Энэ чинь үүр дин юм байхгүй шүү дээ. Яг л тэр жирэмсэн байх хугацаанд ч л байх болохоор энэ өөрчлөлтүүдийг нэг тэгэж хүн дээр хүлээж авахгүйгээр ингээл за ингэ бас энэ ингэж байж байгаа л тий нүүрэн дээрх батга ингэж байж байгаа л арилчин сквалийн язралт ингэж гарч байгаа л дараа нь би төрснийхаа дараа тус мос тий одоо юу ч гэдэг тэд нэр ингээд арай баг харагдуулна гэж бодож модох ч юм уу тий. Тэрээс бол язралт бол мэдээж арилахгүй шүү дээ. Харин ч ийм том зүйлийг бүтээж байгаа юм чинь чиний арьс чинь маш их хичээж байгаа шүү. Тэгээ чиний бие чинь маш их хичээж байгаа шүү гэж бодох хэрэгтэй. Тэгээд би бол нэг тийм шоконд ороогүй. Миний эхэндээ язрахгүй байж байгаа яг төрхийн яг 2 сарын өмнө миний эзбэр огцон томроод тэгээ язарч эхэлсэн. Тэгэл би угаасаа язрах байсан юм уу, мэдчихсэн юм уу? Тэгэл нэг амар шоконд ороогүй. Манай ээж угаасаа язардаг төрлийн арьстай. Би ч гэсэн яг тийм арьстай юм шиг байлээ. Тэгэл дараа миний хүүх язарч эхлэв. Тэгээд би нэг тийм хүн дээр тусгаж аваагүй угаасаа л тэг болно. Би тэгээ бас амар жин нэмэлт нэмээгүй гэхдээ 20 ил бол нэмсэн. Тэгээ би бол тэрийг байдаг л жин гэж үзсэн. Яа тэгвэл хүүхдийн жинтэй ус мус гэж зөндөө юм байгаа. Тэгээ дээрэс нь мэдээж энэ 20 илийг дараа би төрөөл хасчих юм жин гэж одоо нэг тийм юм өгөөгүй. Жин дээрээ бас тийм гэж би амар таргачлаа би ингэслээ тэгшлээ гэж өрөөсөө тэгж санаа зовоогүй. Тэгээ одоо ч гэсэн ингээ би төрсөн тэг ингээл хүүлж байгаа амар их бас идэж байгаа. Тэгээ миний жинсмээс одоохондоо надад таарахгүй. Гэхдээ зүгээр би удахгүй ингээд дэглэмтэй болоод спортоо хийж эхлээд тэр өмдөндөө орно гэж бас өөрийгөө ингэж өөртөө хэлж байгаа. Тэрнээс бол би ингээд сэтгэл готрол гэдэг ах юм надад юм өрөөсөө байхгүй байгаа. Ингээ манай найзад ингээл манай гадаад найзад амар их тэгж асуусан чи ингээд ингээ одоо төрсний дараа чам ингээ юу мэдэх чамд хэцүү байна уу? Чи ингээд өмнөх юугаа санаж ийн үү гэлтэй би ингээд надад ерөөсөө тийм байхгүй. Ягаа юм сони юм асууд байгаа ингээд сони юм бол биш яа гэвэл эмэгтэй хүн болгоны сэтгэл зүй өөр болохоор бас би тэгж хэлж болохгүй. Гэхдээ миний хувьд бол надад миний бүх өөрчлөлтүүд надад айгүй гоё байсан. Дээрээс нь би тэр бүх өөрчлөлтүүдийг хүлээж авсан. Хизээ нэгэн цагт би ингээл тасглаа игээхтэй буцаал хувийн жиндээ очино. Тийм болохоороос тэгэл тэг нэг тийм сүржсэн юм бол байгаагүй. За нэг тиймэрхүү вэ. Тэгээд таад манд бас төрсэн сэтгэлдээ хуваалцаарай. Бусад охтууд бас айгүй хань болох байх, айгүй хэрэгтэй байх бах ингээд тэг нэг амар чухал мэдээ одоо
зөвлөгөө би өгөөгүй ч гэсэн бас хантай байх бах гэж бодож ийм бичлэгийг хийлээ. Бас өөр төрсэн эмэгтэйчүүд байвал яаж биеэ бэлдснээ бас комент хэсэг дээр бас бид нартай хуваалцаарай. Иймэрхүү зүйлүүдийг бас нэг хүмүүс яриад байдаг болохоор айгүй хэрэгтэй ах гэж бодож байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтур. Bye bye. Тэгээд энэ бичлэгийг дуустал үзсэн баярлалаа. Bye bye.